За сайн мэцгэнүү та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр миний их 950 өдрийн дэлхийн технологийн томоохон компаниудын ярилцлагын бэлдэх чаленжийн 2 дахь өдөр үргэлжлэж байна. За тэгээд миний хувьд бол ийм spreadsheet бэлдсэн байгаа. Тэгээд та нар бүгдээрээ description хэсгээс энийг бол олж болно. За энд юу байгаа вэ гэхээр миний оруулж байгаа video solution бол мэдээж бодлогын хариу бол энд байгаа. За тэгээд category буюу тэр бодлогын төрөл, тэгээд бодлогын нэр, тэгээд lead code-ийн линкүүд энд байрлсан байгаа. Тэгээд миний description хэсгээс болон post-ны ямар хэсэг гэдгүүрээ тэр date-ийн хэсгээс нь олж болно. За тэгэхээр өнөөдрийн бодлого бол юу вэ гэхээр merge strings alternately гэдэг тийм нэртэй бодлого байна. За энэ бодлого нь яах ёстой вэ гэвэл хоёр үг өгөгдөн. За word 1, за word 1, word 2 гэдэг. Хоёр үг өгөгдөх нь байна. За энэ хоёрыг хооронд нь хэдүүлээ нийлүүлж бичнэ. За ямар дүрмээр нийлүүлж бичих юм бэ гэхээр энэ хоёрын нэг character-уудыг сөөлжилж, ээлжилж бид нэр авч бичих нь. Одоо жишээ нь хамгийн ихний жишээн дээр A, B, C гэдэг. За хоёр дахь үг нь юу гэж өгсөн бэ гэж P, Q, R гэдэг өгсөн. Тэгэхээр энийг хэдүүлээ нийлүүлж бичихтэй юу яаж бичих вэ гэхээр эхлээд эхний үгийн эхний үсгийг нь авлаа. Дараачийн үгний эхний үсгийг нь авлаа. Дараачих руу нь явлаа B, дараачих руу нь явлаа Q, дараачих руу нь явлаа C, дараачих руу нь явлаа R. За энэ жишээ бол ерөнхийдөө ойлгомжтой амархан дуу тийм жишээ байна. Яагаад энэ амархан дуу байгаа вэ гэхээр энэ хоёр string, энэ хоёр үг аль аль нь яг ижилхэн урттай байгаа учраас илүү амархан байна. Тэнгүүд challenge юун дээр гарч ирэх вэ гэвэл хоёр өөр урттай string-үүд өгөгдсөн байх үед яах юм бэ? Одоо жишээ нь за ийм жишээ өгөгдсөн бол яах юм бэ гэдэг асуудал тулгарч эхэлж байна. За тэнгүүд эхний үгний эхний үсэг A, дараачийн үгний эхний үсэг P, эхний үгний хоёр дахь үсэг B, дараачийн үгний хоёр дахь үсэг Q. За тэгээд энд нь угаасаа ямар ч юу үлдээгүй учраас бид нар шууд RS-ийг шууд залгаад бичих нь байна. За энэ бодлого тайлбарт ойлгомжтой байсан гэж найдаж байна. За тэгэхээр энэ бодлогыг яаж бодох юм бэ? Одоо энэ бодлогын шийдэл нь өөрөө юу юм бэ гэд энийг авч үзье. Тэгэнгүүт бид нэр за эхнийхэн жишээн дээр хоёр хэдүүлээ зүгээр аваад үзчихье. A, B, C. За P, O. За энэ бол арай A, B, C, P, Q, R гэдэг жишээ байгаа. За тэгэнгүүт хэдүүлээ хоёр pointer ашиглая. За энийг нь I гэж хэдүүлээ. Энийг нь I гэж. Энийг нь J гэж. За тэгэнгүүт мэдээж нэг хоосон string гэдүүлэнд нь хэрэг болно. Бүх хариугаа хадгалах. За тэгэнгүүт тэр хоосон string-ийг одоо юу гэж хэлдэг те merged гэдэг ч юм уу. За merged гэдэг нэг хоосон string байна гэдэг бодчих. За энэ бол хоосон string. Түргийнх нь хариугаа хадгалах хоосон string. За эхлээд хэдүүлээ юу хийх вэ гэвэл word 1-ийн I-г нь эхлээд хийн штэ те. Word 1-ийн I-г нь mergedтэй хийлээ. A хийлээ. Одоо I нь за энийг A юусгач. P. Тэгэхээр энийг нь хийц учраас I нийшээгээ ширжлээ. Дахиад J нь байхгүй болсоо J нийшээгээ ширжлээ. P нь мэдээж энэ дээр нэмэгдсэн байгаа. За тэгэнгүүт I нь дахиад I нь word 1-ийнхаа length урт хүртэл яваагүй байгаа учраас
B-гээ нэмсрээ, I-га ийшээ шилж үүсрээ, J-гээ word 2-ийнхоо J-г нэмсрээ, J-гээ ийшээ шилж үүсрээ, C нэмсрээ, энэ төгсгөрт нь ирсэн. Тийм учраас за энэ төгсгөрт нь ирсэн. За R-га нэмсрээ, шилж үүсрээ, төгсгөрт ирсэн. За тэгэхээр аль нэгэн төгсгөрт ирэхдээ энэ луп өөрөө зогсох ёстой. За энэ хоёр ижлэгэн урттай байгаа учраас яагаад амархан бэ гэдг нь эндээс харагдчихээн. Ижлэгэн урттай байгаа учраас энэ хоёр яг зэрэг зогсноор гэсэн үг байна. За тэгэхээр энэ бол эцээр. За тэгвэл ижлэгэн урттай биш A, B, P, Q, R, S байх үед өөрөө яах юм бэ гэдэг одоо асуулт гарч ирж байна. За тэгэнгүүт хэдүүсээ I энд байна. J энд байна. За тэгвэл merge дээр word 1-ийнхаа I-г нэмсээ, A, word 2-ийнхоо J-г нэмсээ, P, энэ хоёрыгоо явуулсаа, хажуу тийшээ явуулсаа, J-г явуулсаа. За мэдээж word 1-ийнхаа I-г нэмсээ, B, тэр бол B энд байна. За тэгэнгүүт word 2-ийнхоо J-г нэмсээ, тэр бол Q энд байна. За энэ хоёрыгоо дарсаа. Тэгсэн чинь энэ дээр нэг асуудал гарч ирж байгаа нь I нь төгсгөртөөр үрээд ирсэн. Тийм учраас энэ луп өөрөө зогсох ёстой шүү дээ, тэ? Луп зогссон. Тэнгүүд хэдүүсээ J-гээ word 2-ийнхоо урт хүртэл нь явуулах ёстой. Тийм учраас зүгээр RS гэд доор нь дахиад нэг зүг бичих гэнэ. Ерөнхийдөө дахиад нэг гэхээс зүгээр илүү хоёр зүг бичнэ. Угаасаа нэг зүг нь л ажиллахаар тийм хоёр зүг бичнэ. Яг зүгээр эхнийх нь угаасаа зогссон. Тийм учраас хоёрыг нь төгсгөр хүртэл нь явуулах тийм луп хэрэгтэй явах нэ. За тэгэхээр хэдүүсээ тэгэхээр энэ бодлогын бодолт нь өөрөө юу байх юм бэ гэдгийг хэдүүсээ авч үзье. За хэдүүсээ өмнө ярьсанчсан хэдүүсэнд нь юугаа хадгалах string хэрэгтэй, хоосон string хэрэгтэй. За мөн хэдүүсэнд нь нөгөө нэг pointer-ууд хэрэгтэй шүү дээ. Мэдээж ямарваа нэгэн string болсон ямарваа нэгэн array индексээр тгийс хэрэгтэй. За ингээд. За тэгээ ямар үед ажиллах юм бэ гэвэл word 1-ийн уртаас нь бага байх үед мэдээж ажиллана те. Мөн ямар үед ажиллах вэ гэвэл word 2-ийн уртаасаа бага байх үед ажиллана. За ингээд яаж ажиллах вэ гэвэл merge дээр нэмэх нь concatenate хийх ёстой word 1-ийн I тийм ээ. За мэдээж I нэмэгдүүлсэн. Дараа нь merge дээр word 2-ын J нэмэгдүүлээ. Тэгээд мэдээж ингэ явнаа. За тэгээд айс нэг нь дууслаа гэж бодъё. Түрүүсэд яг хэдүүсийн авсан жишээн дээр A, B түрүүсээ дууссан. Тийм учраас хэдүүсээ J-ха word 2-ын length хүртэл нь явуулсан шүү дээ. Төгсгөр хүртэл нь явуулсан тий. Тийм учраас merge дээр word 2-ын J-г нэмэгдүүлэх хэрэгтэй байна. За нөгөө талаар бас магадгүй word 2 нь илүү бага урттай үг байсан байж болно шүү дээ тий. Тэгэнгүүт word 1-ийнхаа length хүртэл нь төгсгөр хүртэл нь явуулаад merge дээр word 1-ийн I-га нэмж өгөх нь ёстой байна. За тэгээ мэдээж return merge тий. Ингээд хэдүүлээ бодлогоо шалгацгаая. За 100% time complexity-тэй бодлого байна. За мэдээж бид нэр илүү memory ашигласан учраас бидний memory use 96% юутай гарч ирж байна. За тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө энэ бас хамгийн байж болох optimal хариу байх нь байна. За анхаарал тавьсан явдалд баярлалаа.